хүн болгоны нүдэнд 40-с дээш наснд ойрын харааны муудалт тохиолдож идэг гэсэн. За ойрын хараа юунаас олж муудаад байна вэ гэхээр бидний нүдний урд хэсэгт байрладаг тунгалаг хавтгай хийн цэлбэртэй бүтц байдаг гэсэн. За энэ болор маань 40-с дээш наснд физиологиороо өөрийн уян атан чанараа алдаад тунгалаг байдал нь ерөнхийдөө алдагдчихдаг. За тэгэхээр биднэрт хол болон ойрын зайд фокуслох чадвар алдагдсантай холбоотойгоор альва зүйлийг ойрын зайд харахад ойрын харааны бүрэлдэхүүнт явагдаад ерөнхийдөө холдоо тодруулах байдлаар харах гад хичээгээд өвлчдөг гэсэн. Та холдоо зүүж байгаа таны хасах шилний тусламжтайгаар та нөгөө ойрын хараа муудсан байгаагаа одоохондоо ерөөсөө мэдэхгүй танд өөрт чинь зовиргүй явж байгаа гэсэн. Бид нар хараа засах тагалгааг нүдний хамгийн гадна талын эвэрлэг бүрхүүл буюу энэ тунгалаг нэмгэн бүрхүүл дээр лазерын хагалгаа хийгээд эвэрлэгийн хэлбэрийг өөрчлөөд таны холдоо зүүж байгаа шилний хэмжээг лазерын тусламжтайгаар байх болгодог гэсэн. За тэгэхээр таны холын хараагч нь эвэрлэг бүрхүүл дээр нь засаад өгчин. Гэтэл таны нүдний дунд хэсэгт болор дээр физиологийн ойрын харааны муудалт аль хэдийн явагдаад эхэлсэн байгаа учраас хаалганы дараа ойрын хараа шууд илт муудсан нь танд мэдэгдэн гэсэн. Тийм учраас 40-с дээш наснд лазерын хагалгаа буюу хараа тэглэх хагалгаа зохимжгүй байдаг.